За ер нь маш олон хуралдаан дээр бол ингээд төлөөлөгч нар ингээд саналууд хилцэх асуудлын дараалалаар болон цаг үеийн асуудлуудаар хэлж байгаа. Маш олон хурал дээр одоо ингээд анзаарч байгаа нэг зүйл бол эргээд энэ төлөөлөгч нарын хэлсэн санал ямар нэгэн хариу ирдэггүй. Одоо би анх удаа төлөөлөгчөөр сонгогдоод одоо 2 дахь жилдээ ингээд сууж байна. Тодорхой хэмжээний чуулган болгон дээр санал хэлээгүй ч гэсэн тодорхой саналууд хэлжсэн. Нэгч саналууд дээр өнөөдрийг хүртэл надад ийм асуудлаар ийм байна гэдэг албан болон албан бусаар хариу ирдэггүй. Тэгээ хариу ирэхгүй бол одоо бид нэр энд ингээд иргэдийг төлөөлөөд байна гээд тэгээ нэг дөрвөлжин заалан дотор орж ирээд яриад байдаг. Ямар үр дүн байгаа. Одоо өнөөдрийн цаг үеийн асуудлаар энэ бол өнөөдрийн ганц буг амнаас ирсчээд байгаа асуудал биш шүү дээ. Энэ бол үе үеийн том эрх мэдэлтэй дарга нарын газрын авилгын сүлжээл явж байгаа шүү дээ. Энийг одоо нуугаад яах вэ? Ойлгомжтой зүйл шүү дээ. Авилга биш юм бол албан тушаалын асуудал биш юм бол яагаад аялал жуулчлал баазын чиглэлээр газар авчаад дээр нь хотхон бариад байдیں۔ Аялал жуулчлал баазаар нь л ашигладаг. Тэгээ иргэд энийг ч бас ойлгохгүй шүү дээ. Тэгээ бидний ажиллаа хийгээд байдаг. Ажиллаа хийж болж юм. Тэгвэл одоо хамаагүй надад тэр эрх мэдлийн өгөөд хүн хүч техник тодорхой хэмжээний төсвийн тавьж өгөөд тэр эрх мэдлийн өгч би маргааш өглөө техник авч гараад тэр хаана иргэдийн одоо шүгэл үлээгээд байгаа тэр хашаа хайс шоронжуулаад байгаа энэ нэвтэрч ууландаа алхаж чадахгүй тэр бүх хашаануудыг нураагаад өгье. Эн чинь зовлон юм уу? Тэгээ ажил хийхээр бид мэдхгүй хуулиндаа ингэж байхгүй наа чин хэцүү гэд ингээд байдаг. Өнөөдөр засгийн эрхийг хэн барьж байгаа юм? Энэ улсын хурлын гишүүд асуудлаа бид нар энд ажиллаа зөв болгоё, иргэдийн дуу хоолойг л хүргэх гээл энд сууж байгаа шүү дээ. Нэг ч ихсэн буруу юм зөв болгох ч хэлээ. Иргэд өнөөдөр их юм өсөөгүй шүү дээ. Зүгээр ууландаа чөлөөтэй алхахыг амтан эрсдээд байна. Одоо энэ уулын амууд чинь ер нь ийм байшин барих, хотгон хороол үүсэх, суурьшлын бус үүсэх ийм нөхцөлтэй юм уу ер нь? Энд чинь амттай амьдардаг гэр оронд нь дайрж ороод байшин бариад байгаа л асуудал шүү дээ. Өнөөдөр одоо энэ хан төгөл хотхны асуудлыг ярьж байгаа бол энэ богд уулын тэр бас нэг ингэрт байгаа дугуй цагаан руу явдаг. Тэнд голомт төгөл билүү. Бас нэг юм нэртэй яг уулынхын зах дээр модны захад ингээд бас тансаг зэрэглэлийн хаус хотгон ороод барьцсан л байгаа шүү дээ. Өглөө болгон уул руу алхдаг иргэд бол мэдж л байгаа шүү дээ энийг. Тэгээ хөөгөөд үцхээр дандаа хойно том эрх мэдэлтэй дарга нарын хамаарал бүхий компани л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ даргын юм гээд ингээд чимээгөө өнгөрөөд явдаг үстэй. Тэгээ одоо яах юм? Одоо тэгээд энэ асуудлаа зэгцлээд нийслэл тэгвэл энэ уулын амуудад байгаа энэ суурьшлын бүс болгоцсон байгаа энэ газруудаа нийслэлийн мэдэлд авъя л да. Тэр хураах татвар юм хураая л да. Тэгээд тэр орцгаарц нээх асуудлын нийслэл зэгцлэе л да. Тэгээ буулгах тэр зөвшөөрлгүй ашаа хороог нь буулгая л да нийслэл. Хотын дарга энийг бас хэлээл байгаа шүү дээ. Бид нэр ажил хийхгүй шийл гэж байна. Тэгээ энэ дээр одоо улсын хурлын гишүүд бас хамтарч ажилламаар байна. Яагаад энэ дээр ингээд дуугаа чимээгүй ингээд яваад тах юм? Энд чинь өөрөө асуудал шүү дээ. Энэ асуудлаар одоо ингээд дөрвтэй ажил хэрэг болгож явмаар байна. Энэ бол цаашдаа улам л асуудал хүндэрнэ. Тэгэл энд ингээд нэг ярьдаг, санал хэлсэн болдог, тэрийг хүн бичиж тэмдэглэж авдаг ч юм уу, үгүй ч юм уу. Ер нь энэ хуралд ирэх шаардлагатай ч юм уу, үгүй ч юм уу. Ийм мэдрэмжийг айгүй олон удаа авч шүү дээ. Зөндөл сонслоо шүү дээ. Зөндөл харлаа хөндлөнгөөс. Тэгээ энэ иргэдийнхэн дуу хоолойг сонсъё л та. Иргэд бид нарыг шаардаад ажиллаа хий гэдэг шүү дээ. Тэгээ яам нь хийж чаддгүй юм бол нийслэл нь барьж аваад энэ хашаа хорооных нь асуудлыг зэгцлэе л да. Нийслэлийн хэмжээнд бол хашаа чөлөөлөх ажил бол маш сайн явж байгаа. Мөнхбаатар даргын үед бол би бас өмнө ч хурал дээр хэлжсэн. Ажлаа бол бас том боломжийн сайн хийж байгаа. Тэгээд ингээд зөвхөн энэ уулын амуудтай холбоотой асуудал дээр очихоор ингээд ажил гацчихдаг.
Зөвхөн хашаа хорооч биш. Одоо энэ Хаанвал дүүргийн 11-р хороонд Ингчин хотхон гэдээ байгаа шүү дээ. Маш их одоо оршин суугчдын амьдарч байгаа. Нэг алга дарам газар явган үний зам гаргах гэж чадахгүй л байгаа шүү дээ. Миний мэдхийн 2 жил энийг ярьж байна. Тэр Америк сургуульд хөсөлт гаргаад ингээд жоохон газраасаа чөлөөлөд өгчөөч гэсэн бид нар өмнө газар өгсөн одоо нэмж газар гаргаж боломжгүй гэл тэгэл автомашин дээр одоо иргэд автомашины замаар л алхаал өглөө өрөөд явж байгаа шүү дээ. Энийг иргэд өдөр болгон бичиж байгаа шүү дээ. Төлөөлөгчөө энэ асуудлаа шийдээд өгөөч гэдэг. Өдөө би яах юм? Бид яах юм? Буцаагаал энэ асуудал ийм байна гэж ажил хариуцсан дарга нарт хэлдэг. Наа чи хуулиндаа ийм наа чин тусгай одоо хамгаалтын яамны одоо олгосон газар. Бид нэр яаж чадахгүй гэл ингээл байж шít. Тэгээ ингээд гөлөг дөөрүүлж байгаа юм шиг ингээд ийм байдлаар ингээд хичнээн жил цаашаа явах юм. Өнөөдөр энд нэг зүгээр нэг попрох гэдэг байгаа ч юм биш. Зүгээр бодит асуудал бодит хандж байгаа асуудал юм. Тэгээ энийг хаана одоо нэг зэгцэл яа. Тэгээ зэгцэлгүй юм бол одоо энд ингэж баахан одоо нэг юм төсөл арга хэмжээ ярьж суух чи ямар ч шаардлага. Нэгэнт одоо иргэдийн дуу хоолойг хүргээд хөрсөн дээр нь буулгасан ажил хийж чадахгүй юм бол тэгээд хийж чаддаг хүмүүс нь ирээд хийнэ. Сэмжтмаа төлөөлөгчийн хэлж байгаа бас энэ том асуудал шүү. Тэр 10 тэрбум төгрөгийн Монгол улсын ерөнхийлөгчид Хятадын засгийн газраас буцалтгүй тусламжаар 2017 онд 10 тэрбум төгрөгийн техник Батлан хамгаалахын яамд өгсөн. Батлан хамгаалахын яам бид хариуцах чадахгүй байна гэдээ дараа нь нийслэлд хариуцуулж өгсөн. Өнөөдөр ингээд тонохын тоноод эвдлэхийн эвдлээд эзэнгүү ингээд Монгол наадам зохицолборын хүүтэн хашаанд тэр юунд нөгөө хүйдлээ hodогт байж л байгаа шүү дээ. Тэгээ энэ асуудал чинь ийм болчихжээ гэд би бас тодорхой хэмжээний энэ хөндлөнгийн компаниудын дүгнэлт мөнгөлтийг гаргуулад тухайн үеийн ажил хариуцж ирсэн хүмүүст бас өгчл хийсэн шүү дээ. Тэг яагаад өнөөдрийн хүртэл энэ асуудлууд дээр анхаарал хандуулдаггүй юм? Ер нь энэ завхрал бол бидний дотор зөндөө байгаа шүү. Тэгээ энэ асуудлуудаар эргэж төлөөлөгчдийн хэлсэн санал дээр хариу өгдөг ажил хэрэгж баймаар байна. Хэрвээ тийм байхгүй бол тэгээд яшиг одоо энэ суух хэрэг алга.